За тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт нийцэл газар олголтын аудитыг бид хийлээ. За энэ аудитаар бол нийтдээ манай Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд бол 32.7 сая газрыг бол тусгай хамгаалалттай газар нутгаар хамгаалаад ингэж байж байна. За энд бол 4 ангилалд бол тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалж байгаа. Дархан цаастай газар, байгалийн зохицолболт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэсэн ангилалтай хамгаалж байна. За хамгаалтанд нийтдээ 120 газрыг бол хамгаалж байна. Энд бол улсын 34 хамгаалтын захиргаа, за төр хувийн хвшлийн дэмжлэлээр 5 газрыг бол бас ингээд тусад нь хамгаалаад ингээд явж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах, хувь хүн аж ахуй нэгжүүлэл тухайн газар нутаг дээр ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа одоо тусдаа төсөл боловсруулад, за энэ төслөө бол хамгаалтын захиргаанд одоо дамжуулаад энэ хамгаалтын захиргаа тухайн газар нутаг дээр энэ төсөл хэрэгжих боломжтой боломжгүйг судалж үзээд, за байгаль орчин ажил жуулчлалын яам бол энэ төслийн шалгаруулад газар олгох үйл ажиллагааны явуулж байгаа. Ер нь тусгай хамгаалалттай газар нутаг дээр газрыг бол ашиглах хэлбэрээр л олгож байгаа. Хуулиндаа бол. За гэтэл бол эзэмших, өмчлөх хэлбэрээр газар олгосон цөөнгөө тохиолдол байна. Тухайлах юм бол дархан цаастай газар 1.5 га газар, эзэмших хэлбэрээр бол 2364.5 га газрыг олгоцсон байна. За байгалийн зохицолболт газар бол жишээлх юм бол өмчлөх хэлбэрээр 361 га газар. За эзэмших хэлбэрээр 16,000 га газрыг бол олгоцсон ийм тохиолдол байна. Энэ бол цэвэр одоо нөгөө тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөрчсөн ийм одоо газар олголтын асуудал үүссэн байна гэж харагдаж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зардлын хэмжээг тогтоож өгсөн байдаг. За энэ хэмжээнд бол 2019 он, 2021 онд бид энэ төвлөрүүлсэн орлогын асуудал дээр судалгаа хийж үзэхэд 21 оны хувьд нийтдээ газрын нөөц ашигласны төлбөр, нөөц ашигласны төлбөр, амтны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр, усны нөөц ашигласны төлбөр гэсэн энэ төлбөрүүдийн орлогоос бол нийтдээ 148 тэрбум төгрөг цугласан байна. За хуулиараа бол эндээс 46 тэрбумын байгалийн нөөц ашигласны одоо буцаад нөхөн сэргээх зардалтаа зарцуулах хэрэгтэй байснаас 12 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ 19 онд хуулийн хэрэгжилт 44% байсан. 20 онд 38%, 21 онд бол бүр 26% болчихсон. Улам л буураад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангахын тулд байгаль орчин ажил жуулчлалын яам маань бол орон нутгийн засаг захиргааны нэгжтэй бол хамтарч ажиллаж энэ ажлаа зохион байгуулах ажил шаардлагатай байна гэсэн юм харагдаж байна. Өнөөдөр бол яг хуулийн дагуу арга хэмжээ аавна гэх юм бол энэ асуудлыг цуцлах ёстой. Газар олголтын асуудлыг цуцлаад энийг бол яг цэвэр ашиглах хэлбэрт нь оруулж тэр гэрчлэгээ юуг нь бол сольж өөрчлөх ёстой. Гэхдээ энд бол тухайн үе үеийн одоо тэр газар олгосон удирдлагуудын хийсэн ажил байгаа. Нэгдүгürt, хоёрдугürt энэ улсууд маань тухайн газраа аваад тэн дээрээ өөрийн өмчлөлийн одоо барилга байгууламж одоо янз бүрийн объектууд барьцсан байгаа. За энийг бол одоо цэвэр одоо ашиглалтыг болиулах, одоо нураах, яах гэдэг асуудал одоо бас их төвөгтэй байдал руу очино. За ер нь их ийм асуудлууд бол захиргааны иргэн шүүхтэр асуудлууд нь явж байгаа. Тухайлах юм бол Баян зүрх дүүрэгтэй холбоотой, газар олголттой холбоотой асуудал бол энэ дүүргийн захиргааны иргэн шүүхтэр байж байна. Тухайн газрын төлбөрийн асуудлыг дүүргийн татварын хилцүүд
одоо яг реалж тэрийг зохион байгуул зохицуулж авч байгаа. Жишээлх юм бол Баянзүрх дүүрэг хан уул дүүргийн хувьд бол энэ Богдхан ууланд олгогдсон газартай холбоотой татварын асуудлуудыг хариуцж авах хэрэгтэй. За энэ хоёр дүүрэг дээр гэхтэл одоо ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн газрын төлбөрийн төлөгдөөг үлдэгдэл үүссэн 2 жилийн хугацааны асуудал ингээд байж байна. За юун дээр Налах дүүргийн хувьд бол одоо 1 тэрбум төгрөг тэрэлжийн асуудал ингээд үүссэн төлөгдөөг явж байна. Газрын төлбөрөөр төлөөгүй тохиолдолд бол 2 жил төлөөгүй тохиолдолд газар эрхийн туслах арга хэмжээ авах хэрэгтэй. За энэ ажиллагааг бол одоо хэрэгжүүлээ гэдэг зөвлөмжийг байгаль орчин аялал жуулчлалын яамд бол зөвлөмжөөр өгч байгаа. Татвартай холбоотой төлбөрийн асуудал төр бол бид нэг төлбөрийн акт тавиад ингээд холбогдох дүүргүүд нь хариуцуулсан байж. Яагаад 2 жилийн хугацаанд энэ газрууд юмаа төлөхгүй яваад байгаа юм бэ? Тэгээд яагаад төлөөгүй ээжиж энэ улсуудын гэрчлэгээ хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тийм учраас бид нар байгаль орчны яамыг бол энэ бусад төрийн захиргааны байгууллагуудтайгаа харилцан уялдаатай ажиллаач. Тэгжээж одоо энэ үйл ажиллагаа чинь хяналтанд байна гэдэг ийм зөвлөмжийг өгөөд явж байгаа.